Даалгаврын гэрээний талууд нь даалгавар өгөгч, даалгавар гүйцэтгэгч байна. Даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг биечлэн зааврын дагуу гүйцэтгэх, ажлын явцын талаар мэдээлэх, хүлээж авсан эд зүйлийг даалгавар өгөгчөд буцаан шилжүүлэх үүрэг хүлээдэг. Харин зааврыг өөрчлөх шаардлагатай болсон бол энэ талаар мэдэгдэж боломжит хугацаанд хариу өгөөгүй бол зааврыг өөрчлөх хэрэгтэй. Даалгавар өгөгч нь даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах шаардлагатай зүйлийг гүйцэтгэгчид олгож гарсан задлыг төлөх үүрэгтэй байдаг. Мөн талууд хөлс тохирсон бол гэрээг бичгээр байгуулна. Даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, цуцсан бол учирсан зардал хохирлыг төлөх, хөлс төлөхөөр тохирсон бол гүйцэтгсэн даалгаврын хэмжээгээр төлөх үүрэгтэй. Зааврын дагуу аюултай нөхцөл даалгавар гүйцэтгэснээс үүссэн хохирол гүйцэтгэгч буруугүй бол даалгавар өгөгч хохирлыг хариуцдаг. Даалгаврын гэрээ нь хууль буюу гэрээнд засаснаар дуусгар болохоос гадна даалгавар өгөгч даалгавраа цуцлсан, даалгавар гүйцэтгэгч даалгавар үйлдвэрлэхээс татгалзсан тохиолдолд дуусгар болно.